Еврей 10:35-аас бүгдээр хамтдаа харъя. Еврей 10:35. Халелуя. Библи бидэнд агуу шагнал байгаа гэдгийг хэлдэг. Бүр агуу шагнал, зүгээр нэг шагнал гэвэ. Бүр агуу гэж хэлсэн. Ямар гайхалтай бай тээ. За би эндээс ус гаргаад унш. Еврей 10:35-аас. За бэлэн үү, та нар энэ үгийг бүр чийжлээд аваарай. Эзний өдөр хилэгдэж байгаа үг болгоныг тэмдэглэж аваад, бичиж аваад, чийжилж байгаарай. Бүр амьдралдаа өдөр болгон хэрэгжүүлж байгаарай. За эзэн та үгээрээ яриач. Та сонсоорой. Бидний сонсон сэтгэлд Яавэ эзний амийн үгийг шигтгэж өгөөч. Амен. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хай гэж. Тэгээ заримдаа бид нар хайчдаг учраас л бити хай гэж хэлээд байна шүү дээ. Өдөр тутмын амьдралдаа яг эзний төлөө агуу үлс яг хүчин зүтгэх хэрэгтэй болсон үедээ болчдөг. Тэгээд өмнөөс нь өөр хүн орж ирээ шагналыг нь авч байгаа. Шагналаа алдмаар байна уу гэж асуудаад ирэхт хүнээсээ. Юу гэж байна? Алдмаар байна гэж байна уу? Тэгсэн мөртлөө алдмааргүй байгаа мөртлөө яг амьдрал дээрээ эзний төлөөх боломжийг өөрсдөө хийдэг. Тэгсэн мөртлөө шагнал мөрөөдөд. Бурхан шудраг учраас хүн болгонд үлсийнхэн дагуу шагналыг өгдөг учраас бид агуу шагнал бүхий тэр гайхалтай эзний төлөөх үлсийг эзний төлөөх сайн мэдээ бусад сайн үйлс эзний төлөөх гэрчлэл өөр бусад энэ бүх зүйлд хойш суул шагналаа алдаж байгаа. Таны өмнөөс өөр хүн орж ирээ шагналыг чинь авдаг учраас Библи бидэнд шагналаа битгий алт гэж хэлж байгаа. Тэгээд бас юу гэж хэлсэн гэж өөр нэг хэсэг дээр хинч чиний титмийг бүү булааг гэж хэлсэн байгаа шүү дээ. Та титмээ булаалгуул яах вэ? Нэг юун дээр нэг сенсацтай юм болж исэн юм. Говьсгүй одоо шалгаруултан дээр нэг эмэгтэй ингээд титэм авахгүй юу? Тэгсэн чинь өөр нэг эмэгтэйст амар урснаа нөгөө эмэгтэй титмийг авч толгой дээрээ тавьж өрөө тий. Бүр нүдний уулаа дэлхий даяар бүр өөрөө авмаар байсан юм шиг байна. Тэгтээ тэр тэнцээгүй шүү дээ. Харин өөр нэгэн титмийн зүүж байгааг хараад тэсэж чадахгүй байгаа. Тэгээд бүр дэлхий даяар шившиг болсон. Тайзнаас хөөгдсөн. Хожим яг юм болно шүү. Хожим эцсийн шүүлтэнд та зогсоход таны өмнөөс өөр нэгэн алдрын титэм зүүж байгааг хараад та ёстой уйлах болно. Би тэр үед үйлчилчихгүй явдаа. Би тэр үед зүтгэжгүй явдаа. Би тэр үед сайн мэдээнд явчихгүй явдаа. Би тэр үед өгчихгүй явдаа. Би тэр үед амиа зориулах боломжоо алдсан биш үү? Хожим та нар илчилт номыг ярих юм бол эзний төлөө амиа өгсөн хүмүүс дурсгалын багна та болно гэж байгаа шүү дээ. Тэр дурсгалын баганд мөнхөд нэр нь бичигдэнэ гэж хэлсэн байна. Тэгээ энийг харсан манай нэг найз пастор тэгээд байгаа. Би нэг Афганистанд очиол эзний төлөө сайн мэдээ тарааж байгаа алуулчмаар санагдаад байгаа. Тэгэх юм бол миний нэр баганд бичигдэн штэ нараа гэд би өөр эхлээд солиотой юм боддог гаргуугүй бас амар амбицтай байгаа ч те бас багантай болчмоор штэ бас. Тэгтээ сүүлд нь бодоод авахд бас итгэлт баян шиг байгаа байхгүй те. Айгүй бас юм бодож штэ эзний төлөө сайн мэдээ тарааж хагаад нухалчих гэдэг ш. Тэр тэргүй би өгөх юм чинь орондоо өгснээс талбар дээр өгчүүл гоё санагдаж байгаа байхгүй эзний төлөө ингээд. Тэгээ тэндээс би бас нэг талаасаа нэг тийм ээ одоо Тэнгэрийн улсын энэ дэлхийн биш тэр Тэнгэрийн улсын албан тушаал горлоод байна шүү дээ. Тэр нь гоё байгаа юм. Зарим хүмүүс энэ дэлхийд л нэр алдар төрөх гээл ёстой нэр хачим хийж явдаг. А гэтэл энэ хүн амиа зориулах гэдэг шүү дээ эзний төлөө. Би эндээс итгэлийг хараад бас боддог бодол шүү. Таар бодолтой нөгөө Яаков, Йохан хоёр Есүс дээр ирэнгуутаа тий. Тэгтээ ээжээрээ ятгуулж байгаа шүү дээ. Ээжээрээ хэлүүлчих гээд.
Тэгээ тэд нар чинь 20-од настай залуучууд байсан шүү дээ. Тэгэхээр Иесус дээр ингээ ээжээрээ хэлүүлээд хожим Тэнгэрийн амьлалд, Тэнгэрийн хаанчлалд нэг ах トゥ хоёр шүү дээ. Йохан, Якоб хоёр ээжээрээ бит хоёрыг баруун зүүн талдаа суулгаж өгөөч гэж та Иесус гуйж өгөөч гэдэг. Бүр тэгээ ээж нь очиод ятгах байгаа шүү дээ, тий. Иесус дээр Иесусээ гэл. Тэгээ настай хүн үрж ирэл буухлаар чи одоо болчихл гэж утсан юм шиг байна. Манай Яков Йохан хоёр гэсэн чи юу гэсэн чи ястай зөв юм гуйж байгаа байхгүй. Энэ дэлхийн ердөөс гуухгүй байхгүй. Фокус бол тэнгэр дээр хайлт юм байгаа байхгүй. Тэнгэр тавьсан. Библич бидрийг тэнгэрт ээгүрх зүйлс хараагаа чиглүүл гэж хэлдэг. Газрын юмс биш. Газар дээр хараан фокус нь байдаг хүн газрын юмс санаа тавьдаг. Газрын юмсад юмсаас болж хямарч, баяр хөөрөө алдаж, шагналаа алдаж, гутарч цөхрөж, гомдлож явдаг. Харин тэнгэрт хараагаа тавьсан хүмүүс энэ газрын юм тэдэнд хамаагүй байдаг. Якоб Йохан хоёр яг тийм байсан баг. Газрын юм бод тэдэнд сонь биш. Харин тэнгэрийн юмыг бодож ирсэн. Тэгээд ээжээрээ ятгуулж байгаа. Есүсээ гэсэн. Яа, эгч минь. Юу гэсэв? Та хожим Тэнгэрийн хаанчлалд миний хоёр хүүг баруун зүүн гартаа байлгаач, суулгаач. Тэгсэн чи Есүс юу гэдэг вүлээ? Миний амсах ёстой зовлонг. Миний туулах ёстой. Миний төлөө бас эдлэх ёстой тэр зүйлийг эдэлж чадах юм гэсэн чинь чадна гэж байгаа. Амиа өгсөн ч хамаагүй. Амен. Тэгтээ миний баруун зүүн талд хэн суухыг миний эцэг мэдэх болно гэж. Амен. Магадгүй тэнгэрт очил тэр хоёр суудсан ч гэж магадгүй. Амен. Суудсан бах уу тэр хоёр хоёлаа л эзний төлөө бүхнээ зориулсан шүү дээ. Тэгээ бид нар дандаа дээгүрх зүйлсийг бодохыг Библи бидэнд хэлдэг. Аливаа зүйлийг хийхдээ хожим би үүнийхээ төлөө ерөөлийг авна. Эсвэл би энийг хийхгүй бол би шагналаа алдах юм биш үү? Матай 6-гийн 33. Та нар хэлэхгүй юм. Бүр өөртөө Матай 6-гийн 33. Бүгдээрээ Матай 6-гийн 33-ыг харъя. Өөртөө үргэлж сануулж юу ч хийсэн эхлээд бүр юуны төрөнд бүхний төрөнд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг л хайж. Бүр тэнгэрлэг зүйлсийг хожим би өн мөнхийн тэр хаанчлалд миний эзлэх байр суурь, миний хүлээж авах өв юу вэ гэдгээ. Амен. Үргэлж Тэнгэрийн хаанчлалыг тавьж, газрын хаанчлал биш, газрын тухай биш. Тэнгэрийн хаанчлалыг тавьж, Бурхны хаанчлалыг. Тэгээд зөвхт байдал. Энэ дэлхийд ирэх таны зөвхт амьдрал, эзний үгийг хэрэгжүүлж байгаа ч л зөвхт амьдрал шүү дээ. Түүнээс та нар зөвхт амьдрал гээд миний нүдэнд юун зөв санагч, надад нь юунд зөв байна, би юу хүсэж чинь тэрийгээ хийх нь зөв биш шүү. Харин Есүс юу гэж хэлж тушаасан түүнийг хийх нь зөвхт байдал байхгүй юу? Амен. Тэм учраас зөвхт байдлыг хайна гэдэг маань юу юм бэ? Би өөрийнхөө хувьд хиймээр байгаа дуртай юм хийгээд амьдрах нь юм уу? Үгүй ээ. Би өөрийнхөө нүдэнд энэ л зөвдөө гэж бодсон юм хийх нь зөв үү? Үгүй ээ. Библи хэлж байгаа. Хүний нүдэнд зөв санагдавч төгсгөлд нь үхэлд хүргэх зам байдаг. Там руу хөдлөх зам байдаг. Өнөөдөр энэ дэлхийн сая хүмүүс өөрийнхөө нүдэнд л зөв гэсэн бүхнээ хийж амьдарч байна. Зарим итгэгч нар хүртэл өөрийнхөө нүдэнд л зөв гэснээр явдаг. Харин эзний үг, тушаал, сургаалыг дагдаг. Харин зөвхт байдал бол эзний хаанчлалын үг, сургаал, тушаал, зааврыг мөрдөж амьдрах нь зөвхт байдал юм. Амен. Тэгвэл та тэнгэрт Тэнгэрийн хаанчлалд өвийг авах болно. Тэгээ Есүсийн хаанчлал чуулганы пастор хүний хувьд би та бүгдэд чуулганыхаа итгэгч ах дүүст үнэхээр дээгүрх зүйлст, газрын зүйлст биш. Дээгүрх зүйлст, эзний юмсад санаа тавьдаг тийм итгэмжит, мэрэг ухаантай хүмүүс болоосоо гэж би хүсдэг. Хожим би Бурхны өмнө тайлагнана гэдгээ мэдж байгаа. Эзний хонин сүргийг би үнэхээр хомхон ашгийн төлөө хорон муу сэтгэлээр ч юм уу дагуулсан уу, эсвэл залах уу, хариуцлагагүй эзний үгийг
заахта үнэхээр айсан уу? Эсвэл зоригтой ярьсан уу? Үннийг зоригтой хэлсэн үү гэдгээр шүүгдэнэ. Би өөрөө амар нарийн шүүлтэнд орно гэж байгаа шүү дээ. Библи хэлсэн байгаа. Маш нарийн шүүлтэнд орно гэж. Тийм учраас эзний үг яриад энэ дээр зогсно гэдэг бол үнэхээр тийм амархан зүйл биш. Бурхны үгийг үнэн зөв заадаг тийм хүн байх гэдэг бол бас үнэхээр та нарынхаа залбиралгүйгээр ямарч боломжгүй. Тийм учраас би та нараас гуйдаг пастрынхаа төлөө залбираараа. Та нар бодолтой апостол Паул хүртэл тийм агуу илч хүртэл өөрөө еврей хүн, еврейгээр Библи уншдаг, хар багаасаа хуулинд боловсрсан ийм хүн хүртэл миний сургаал үг номлолын төлөө залбирч өгөөч гэж 3 магадгүй бүр 4 удаач хүссэн байдаг. Итгэгчдэр загтлаараа бичигтэй. Та нар минь өөрийн залбирал, хувийн залбирал дээр эзний өдөр ингээд өнөөдөр цуглаанд ирэхдээ би та нар боддоо хідэн одоо өнөөдөр яригдах үгийн төлөө пастрын амаар яриараа гэж залбирч ирсэн бэ. Хідэн та залбирч нөө бодож үзээрэй. Эзний үгийг хүсэж ирсэн хүнд эзэн үгээ ярьж яадаг. Яг хүссэн үгийг нь эзэн яг ярьж яадаг. Мөн залбирсны дагуу эзэн пастрын амаар үгээ ярьдаг. Хамтдаа залбирцгаая бүгдээрээ. Бүгдээрээ юуны төрөнд эзний зөвхт ба хаанчлыг хайдаг. Тэгээ сая хэсэг хугацаанд бүгдээрээ бодъё. Пастор маань сая юу ярьж вэ? Би одоо юун дээр алдаад байна? Магадгүй намайг ярьж байхад ариун сүнс яг заримд нь үгээ хэлж байгаа. Магадгүй заримыг нь бүр загнаж байгаа. Ариун сүнс таалахгүй байгаа. Зарим нь урамтай байгаа. Би яг зөв явж байна. Би яг зөв явж байна. Би зэмлэгдэхгүй. Амьдрч чадж байгаа юм байна. Тэгээ бурхан ивээх болтгой. Есүсийн анжилч чуулган бүгдээрээ үнэхээр эзэн бурхандаа баяртайгаар үйлчлцгээе. Тэгээ бүгдээрээ бас нэг ишлэлийг харъя. Юу гэхээр бүгдээрээ Дид хуул 28:47-оос хамтдаа харъя. Өнгөрсөн 7 хоногт нэг 7 хоногийн өмнө би Библи сонсож байхад энэ үг бүр ингээд бүр сэтгэл зүрх рүү минь ингээд сонсонд нэвтрээд ороод ирсэн. Тэгээ өнөөдөр өглөө би бас босоод Библийг уншиж сонсож байхад энэ үгийг эзэн надад дахин сануулсан учраас би та нартай бас хэлмээр байна. Дид хуул 28:47. Чи алив бүхнээр илбэг дэлбэг байсан ч эзэн бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас эзнээс чиний эсрэг илгээх дайснууд чи өлсөж цанган нүцгэн шалдан алив бүхнээр дутагдан байж зарагдана гэдгийг Библи хэлж байгаа. Тэгээ энэ Дид хуул ном бол ерөөл болон хараалын ном байна. Өнөөдөр бид бас Христ Есүс дотор ерөөл дотор явах уу? Эсвэл Христ Есүсийн үг хүслээс гажаад хараал дотор явах уу гэдгийг бид бас өнөөдөр шийднэ. Эртний хүмүүс, Израилийн ард түмэн сүнслэг хаан тахилч болсон Бурхны эзэмшлийн ард түмэн доторч хараал дотор явах хүмүүс байсан, ерөөл дотор хүмүүс байсан. Энэ ариун Библи бол өнөө цагт амьдарч байгаа бидэнд сургамж, жишээ болон бидэнд бичигдсэн. Энэ бол ариун Библи. Энэ бол Бурхны цэг тасланч өөрчлөгдөхгүй Бурхны үг. Өнөөдөр энэ үгийг Бурхан бидэнд хэлэхдээ энэ бүх сургамж, энэ бүх түүх, энэ бүх гашуун сургамжуудаар эзэн энэ цагт амьдарч байгаа бидэнд хандан ярьдаг юм аа. Тэдэн шиг бид бүдэрч, тэдэн шиг бид замаасаа гажихгүй тулд харин ч эсрэгээрээ бид зөв явахын тулд энэ үг бичигддэг. Тэгээ энд хэлсэн байна. Чи илбэг дэлбэг байсан үедээ эзэн бурхандаа баяр хөөртэй зүрхээр зарагдаагүй учраас чи илбэг дэлбэг байх үедээ өргөл 11 өгөөг. Чи илбэг дэлбэг боломжтой хүчтэй байх үедээ эзэн бурхандаа үйлчлэег. Тийм учраас юу болж байгаа вэ? 48 дээр эзнээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган
нэг орчуулган дээр ингэж хэлсэн байгаа. Нүцгэн шалдан зарагдана гэж. Хоосрол. Алив бүхнээр дутагдана гэж. Тэгээд хэнд зарагдана гэж. Зарагдах ёстой нэгэндээ эзэндээ зарагдаагүй харин дайснуудаа зарагдчихж байгаа юм. Тэгээд зарагдах гэдэг үгийг би ингээ бодож үзэхгүй юу. Тэгээд зарагдана гэдэг маань англи орчуулгаар бол үйлчлэх гэдэг утгатай үг байна. Монгол дээр бол зарагдана гэж орчуулсан байна. Бас нэг орчуулган дээр үйлчлэх гэж бичсэн байлээ. Тэгээ энэ зарагдах гэдэг монголчууд зарагдах гэдэг утгаар ярьдаг байхгүй юу? Гар үед хөлийн үзүүртэй зарах хүүтэй боллоо, хүүхэдтэй боллоо ч гэдэг юм уу ингээд нэг ийм үгээр хэлдэг үйлчлэл. Тэгээ тэр утгаар хэлсэн надад их гоё болж байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр та нар боддоо лангуун дээр 2 бараа байна. Нэг төрлийн бараа нь маш их зарагддаг. Гүйлгээтэй гэсэн. Эзэндээ маш их орлого ашиг авчирдаг. Нөгөөх нь хинч тоодог. Тэгвэл зарагдж байгаа бараа нь сайн уу, зарагдаагүй бараа нь сайн уу? Яг ийм үгээр хэлсэн байгаа юм. Эзэн бурхандаа баяр хөөртэйгээр чи зарагдаагүй гэж. Өөрөөр хэлбэл эзэн бурхан яагаад таныг зарах гээд байгааг бол та түнд үнсэнтэй. Та түнд итгэмжтэй. Таны бэлэг авьяас чадвар бурханд бурханы хаанчлалд хэрэгтэй учраас бурхан таныг зарах гэдэг штэ. Гүйлгээнд оруулах гэж. Ингэснээрээ та тэнгэрт асрах шагналыг таал авна штэ. Тийм учраас тэгсэн чи энд юу болж байна? Эзэн бурхандаа элбэг дэлбэг байх үедээ зарагдаагүй гэж. Тэгсэн чинь одоо хинд зарагдж байна? Дайсандаа зарцлаа гэж. Нүцгэн шалдан алив юмасаар дутагдан байж зарц боол авчиж байгаа юм. Энэ бол Дэд хууль 28 дээр бичигдсэн хараал хэсэг. Бас нэг ишлэлийг харъя. Малах ном. Малах номны 3 дугаар бүлэг. бас бүгдээрээ хамтдаа 15 хүртэл харъя. Малах номны 3 дугаар бүлгийн 13-аас 15. Та нарын үгс миний эсрэг хатуу байв гэж эзэн альдаж байна гэж. Эзэн бидний хүмүүсийнхаа ярихыг сонссон байна гэж. За, тэгээд эзэн сонсоод та нарын үг миний эсрэг үнэхээр хатуу байна шүү гэж хэлж байна. Гэсэн ч та нар бид таны эсрэг юу ярьсан юм бэ гэдэг. Тийм бид таныг доромжлоогүй, муулаагүй, бид таны эсрэг юм яриаггүй шүү дээ гэж. 14 дээр эзэн хэлж байна. Та нар хэлэхтэй гэж. Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бурхандаа зарагдах нь гэсэн утгаар бас бодож үзье. Бурхандаа зарагдах нь. Бурхандаа үйлчлэх нь ашиггүй. Бид түүний тушаалыг сахиж түг түмдийн эзний өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ гэж. Өөрөөр хэлбэл хараа сая Дэд хууль 28:47 дээр эзэн бурхандаа баяртайгаар зарагдаагүй учраас гэж хэлсэн байгааз. Баяртайгаар зарагдаагүй. Уг нь бол бид эзэн бурхандаа баяртайгаар үйлчлэх ёстой байхгүй. Өөрөөр хэлбэл яг тэр ашигтай бараа шиг гүйлгэнд орж явах ёстой байхгүй. Бидний амьдрал, бидний авьяас чадвар, бидний бүх зүйл эзэн бурханд өргөгдөж. Тэгсэн чинь энд яаж юм? Эсрэг гашуудл гэдэг үг гарч ирж байна. Эзэн Бурхны эсрэг бид ингэж ял хийсэн ялтан шиг ингээл дуртай дургу ингээл хүссэн хүсээгүй тийм ингээл тэг эзний үйлчлэлийг яг гашуудл шиг үзсэн байгаа юм. Бид эзний өмнө гашуудан явах ямар ашигтай юм бэ гэж. Уг нь баяр хөөртэйгээр гүйлгэнд орох хэрэгтэй байхгүй. Бурхнаас өгөгдсөн цаг хугацаа. За та нар бодж үзээрэй. Бидэнд амьдрах цаг хугацаа өгөгдсөн. Нэг юм үг гэдэг штэ. Баян хүн, ядуу хүн аль алинд нь л 24 цаг өгөгдсөн штэ гэж. Тэр боломжийг л яаж ашиглаж байгаагаас амжилтанд хүрсэн хүн, амжилтанд хүрээгүй хүн хоёр ялгаа байхгүй штэ. Бурхан хэнийг ч одоо тийм ялгуурлаж бүтээгээгүй штэ. Бид бүгдд нь 24 цаг өгсөн. Энэ Бурхны өгсөн цаг хугацааг яаж ашиглаж, яаж амьдарч, яаж энэ цаг хугацаанд энэ боломжийг ашиглаж, ажиллаж, хөдөлмөрлөж, хичээж зүтгэж байгаа хүн амжилтанд хүрнэ шүү дээ. Бид нэр Бурханаас цаг хугацаа гэдэг гайхалтай ерөөлийг авсан.
бас бидэнд авьяас чадварууд байгаа. Хүн болгон гайхалтай авьяас. Амен. Цаг хугацаанаас гадна авьяас чадвар гэдэг маш үнэтэй бэлгийг авсан. Амен. Тэгээд аврал гэдэг энэ агуу мөнхийн ам энэ бэлгийг бид үнгүй авсан. Тэгээд бид өөрийн эзэн бурхандаа баяртайгаар үйлчлэхгүй гэж юу? Гэтэл эзэнд үйлчлэхийг жигшиж ингэж гашуудаж явах ямар ашиг өгөх юм бэ гэж. Эзний үйлчлэлийг жигшсэн учраас үнэхээр энэ эзэнд та нарын үг миний эсрэг үнэхээр хатуу байлаа гэж хэлж байгаа. Бурхан таалагдаагүй шүү дээ. Бурхан зүрх сэтгэл байдаг. Тийм учраас биднийг зүрх сэтгэлтэй бүтээсэн өөрийнхөө дүр төрхөөр та гашуудаж гомддог бол бурхан энд яг гомдож байгаа байхгүй. Та нарын үгс арай л хатуу шүү. Арай л хитрхи байна да. Би яасан гэл. Энд хэлсэн байна. Тэгээ бид бурхандаа ямар зан гаргаад яваад байна вэ? Тэгээ 15 дээр нөгөө хүмүүс өдгөө бид ихэмсгийг өрөөгдсөн гэж дууддаг. Гин буруутнууд өөдлөө зогсохгүй тэд бас бурхныг сорчхоо зүхтан явдаг. Ямар ч шийтгэл байхгүй ингээд гин буруутай хүмүүс ингээд болоо л штэ гэж ярьдаг. Үгүй Библи хизээч тэгдэггүй. Тэдний зам хальтрагаатай зам дээр байдаг. Тэдний сүрэл гинт ирэх болно гэж хэлдэг. Өнөөдөр бол бид нар энэ дэлхийн хүмүүсийг хараад, нүгэлтнүүдийг хараад өөхлөн, таргалсан бүр ингээд тэр бум нэг халаасалчихсан. Тэгээд одоо ямар ч шийтгэлгүй сайхан амьдраад байгаа юм шиг харагддаг. Та нар битээ тэдэнд татаарах. Тэдэнд татаарах юм төвч байхгүй. Тэдэнд ямар ч аврал байхгүй, найдвар байхгүй. Тэдний төгсгөл бол аимшигт. Харин та бид нар энэ оруу дэлхий дээр үнэхээр өрөөгцсөн хүмүүс шүү. Амен. 16 дахь ишлэгийг харъя. Харин эзнээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад гэж байна. Харж байна уу? Эзэн зарим хүмүүсийн яриаг сонсдог. Ер нь бүх хүмүүний яриаг сонсдог. Өөрт нь тааламжгүй байдаг хүмүүсийн яриаг сонссон байна. Харин эзнээс эмээдэг өөрийнхөө хүмүүсийг ч өөрт нь үйлчлдэг хүмүүсийн яриаг ч бас анхаарал тавин сонссон байх шүү. Амен. Эзнээс эмээдэг болон түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном түүний өмнө бичигдсэн билээ гэсэн байна. Таны сэтгэл, зүрх сэтгэл, хандлага таны эзний төлөө хийсэн бүх болгонд эзэн ном бичсэн байна. Эхнэр бид хоёр энэрэл сайхныг бидний бит хоёрын том охин тийм хүүхдээ төрөхөд ингээд зориуд нэг маш гоё тэмдэглэлийн дэвтэр хөдөлж аваад тэгээд төрсөн оноос нь бичсэн. 1999 оны 12 сарын 13. Миний ууган охин энэрэл сайхан мэдлээ. Охин минь тэдэн сантиметр төрлөө. Охин маань тэдэн сард анх хилд орж энэ үгээр хилд орсон гэл бид нар ингээ бичиж эхэлж байгаа. Библи бурхан та биднийг төрсөн мөчөөс дурсгалын ном бичиж байгаа бас. Та нар хүн болгон зориулсан дурсгалын ном байгаа. Гимтэй мөхөс бие хүртэл те үр хүүхдээ төрөхөд тийм их үнцэн өгж ном бичиж яхад бурхан бидэнд зориулсан ном бичдэг. Тэр номон дээр юу бичүүлэхээ та шийднэ. Юу бичүүлмээр байна. Одоо бас хэрэг зүйл бичигдсэн байгаа бол Библи ном бичигдэж байгаа гэвэл бичигдэж байгаа л гэсэн үг. Тэгэхээр бидний амьдрахын утга учир, зорилго, үйлчлэхийн үндэс нь юу вэ гэвэл тэр номон дээр та юу ч бичүүлж болно. Юу бичүүлмээр байна. Одоо бас хэрэг зүйл бичигдсэн байгаа бол тэр ном хоосон байхгүй.
Эсвэл нэлээд таагүй онцгүй зүйл бичигдсэн байх вэ? Бурхан бичих гэсэн чинь бичих зүйл юу ч орж ирэхгүй. Бурхан ой мутаатай биш. Та шийдэж байгаа. Бичих зүйл байгаа болов. 17 дугаар ишлэлийг харъя. Би өөрийн эзэмшлийг байгуулах өдөр. Энэ бол Тэнгэрийн хаанчлал. Хожим Бурхан мөнхийн хаанчлалаа байгуулах бол. Тэнгэр галж чадаж, газар дэлхий ч устгагдаж Бурхан бүх юмсыг цоо шинээр бүтээх бол. Анх Эденийг бүтээх үед Тэнгэр газар ямар байсан бүгдийг шинчлэх бол. Би итгэдэг энэ дэлхийд устгагдсан тэр үлэг гэрүүлүүд дахин бүгд анх байсан оригиналаараа энэ дэлхийн ертөнц яг бүгд цоошин бүтээл болон дахин бүтээгдэнэ. Сая анхны бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл сэргэж үгүй болсон гол горих ургамал амьтад бүгд амьлан сэргэх бол. Би өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд минийх байх болно гэж. Ямар хүмүүсийг ярьж байгаа. Өөрт нь үйлчилдэг. Өөрийнхөө хүмүүсийг тэд минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил. Би тэднийг өршөөх бол. Тийм ээ. Өөрт нь баяр хөөртэйгээр зарагдан үнэхээр эзэн таалан хэрэглэхэд бүр гүйлгээтэй бараа шиг бүр хүмүүс бүр дуртай явж хэрэгэлдэг. Эсвэл эзэн бурхан дуртай явж хэрэгэлдэг тэр тааламжит зэмсэг шиг тэр гайхалтай хүүхдүүдээ эзэн өршөөх бол. Ерөөх бол. Шагналуудын харамгүйгээр хайрлах бол. Амен. 18 дахь ишлэл. Иймд зөвхт ба буруут Бурханд үйлчилдэг нэгэн ба түнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно гэж. Амен. Тэгээд 4-р ишлэлийн 1 дээр харах тун гэж. Зуух мэд шатаж буй өдөр ирж байна. Энэ бол дэлхийн төгсгөл. Галан галуу юулах тэр өдөр ирж байгаа шүү. Нэгэн цагт усан галуу юулж дэлхийн усаар бүрхэгдэж анхны дэлхийн ертөнц бүтээгдсэн бүтээл загвараа алдсан. Одоо бид нэр төгс бус энэ дэлхийд хуучран илэгдэж муудаж байгаа хожим галаар устгагдах энэ дэлхийд амьдарч байгаа. Тэр зуух мэд шатах тэр өдрүүд ирж байгаа юм аа. Энэ бол шүүлтийн өдөр. Энэ бол олон хүмүүст аим шиг байх болно. Бас олон эзэнт хайртай хүмүүст агуу баяр хөөрийн өдөр байх болно. Хүсэн хүлээсэн өдөр байх болно. Амен. Миний хүлээлт юу вэ гэхээр Есүс өнөөдөр ч гэсэн ирж ирсэ гэж би хүсдэг. Есүс одоо ч гэсэн ирж ирсэ. Хурдлаач. Даанч эзэн утаашраад байгаа нь эзэн амлалтандаа хойрог биш учраас эзэн нэг ч гэсэн хүн аврагдаасай гэсэндээ эзний хайр нь төвчээд байгаа байхгүй. Эзний хайр нь бүх юмыг түүний ирэлтийг бүр арай хийж тогтоон барьж байгаа. Түүнээс энэ дэлхийн дайн, аллах, хүчирхийлэл энэ аимшигтай зүйлийг харахтаа эзэн үнэхээр уурыг ингээ асгамаар байна. Тэр ирмээр байна. Гэхдээ нэг ч гэсэн хүн аврагдаасаа гэсэндээ хайр нь тогтоон бариад байгаа юм. Гэхдээ нэг өдөр эзний уурилан цутагдах болно дэлхий рүү. Магадгүй маргааш ч үеж бол бид хизээ гэдгийг яг үнэндээ бол мэдэхгүй. Тийм учраас л бид өнөөдөр амжиж сайныг үлдээж сайн мэдээг тунгалах нь маш их чухал. Омог бардам бүх хүмүүс бас гин бурууг үлдэгч бүр тохирхогдно. Ирж буй өдөр тэднийг төмөрдөх болно гэж. Тиймээс тэдэнд үндэс ч мөчөрч үлдэхгүй гэж төг төмдийн эзэн айлтж байна. Эзний уур хилэн нэг өдөр үнэхээр асгарах болно. Гэвч
Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгэх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж хашаанаас гарсан туглууд мэд ёстой оодгонох болно. Бидний баяр хөөр. Амен. Оодгонж байгаа тугал харсан хүн байна уу? Хөөс та нэрэ. Бид нэр тэр өдөр баярлах болно. Гэхдээ маш олон хүмүүсийн хувьд аимшигтай байх болно. Та нар урагш явж хашаанаас гарсан дуглууд мэд хариалгах оодгонох болно. Та нар буруутуудыг гიშгэлнэ гэж. Учир нь миний товлсон өдөр тэд та нарын хөлийн улан доор үнс болно гэж төг төмдийн эзэн альдж байна. Амен. Халелуя. Тэг бүгдээрээ залбирцгаая. Бүгдээрээ зүгээр л эзэндээ баяр хөөртэйгээр дуулууртайгаар газар дээрх зүйлс дээр биш тэнгэрлэг зүйлсд анхаарлаа хандуулан амьдарцгаая. Эзнээс имэж, эзний үгнээс чичирч амьдарцгаая. Эзнээс имэгчд юугаар дутагдахгүй. Эзнээс имэх хүн мэрэгүү ухааны эхлэл юм. Халелуя. Тэнгэрлэг зүйл дээр, дээгүрх зүйлс дээр бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Халелуя. Баярлалаа Иесус. Таны хүсэл билэг бүгдээрээ эзний заасан залбирлыг хамтдаа бүгдээрээ босцгоё. Эзний заасан залбирлаар залбирцгаая. Бүгдээрээ гараа тэнгэрт өргөж байгаа залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний Аава, таны нэр ариунаар дуурсагдах болтугай.